болгоомж байдаг. Мобисын Инфосын Монгол хэл уран зохиолын багшийн 3 дугаар курсын оюутан. За миний удирдагч багш бол Мобисын Инфосын Монгол хэлний тэмдгийн багш доктор Саран Гэрэл багш байгаа. За бидний судалгааны сэдв бол Монгол хэлний нармай их шиг авины тархац ба хувьсэл гэх сэдвтэйгээр тайлбараа танилцуулъя. За юун түрүүнд төлөвлөгөөгөө танилцуулбал би 10-аас 11-р сард болохоор сэдвийн судлагдсан байдлыг тодорхойлох, за тэгээд газрын зургийн аргаар нутгийн аялгауг тэмдэглэж болох програм болгох байсан. За яагаад гэвэл би түрүү жил бас хамрагдаад судалгаа хийсэн. Тэр үед болохоор миний судалгааны сэдв бол ачуур гэх үгийн тархац ба авианы хувьсэл байсан. За тэгээд тэрхүү судалгаан дээр газрын зургийн тал дээр жоохон муу гэх юм уу жоохон болигцуул хийсэн болохоор програм болгох ёстой юм байна гэд. За тэгээ програмаа олсон хэдий ч тухайн програмаа ашиглаагүй. За яагаад гэвэл одоо нутгийн аялгаучин дотроо амаа аялгау, салбар амаа аялгау хуваагдаж байгаа. За тэгэхээр тэнд бол тодорхой нэг аймгийн сундуудын хэл заагаар заагласан зураг байх шаардлагатай болоод байгаа. За тэгэхээр тухайн програмд тийм зураг гаргаж чадаагүй юм эсвэл миний бас туршлагагүйгээс болоод тийм зураг гаргаж чадаагүй тул Википедиагаас зургуудыг авч ашигласан. За тэгээд 2-7 үгсийг талиудаас төвөрлөх байсан. За тухайн талиудаасаа төвөрлөж дууссан. Дараагийн хэсэг дээр танилцуулъя. За дараа нь онлын мэдлгүүдтэй гүн танилцах байсан. За танилцсан. Үгсийг газрын зураг дээр зоох байсан мөн зоосон. За тэгээд энэхүү судалгаагаа эхлэл хэсэгт ингээд танилцуулж байхдаа цамц өмд гэх үгийн тархац бай авианы хувьсэл байсан. За тэгээд үүнийг цааш үргэлжлүүлээд дипломын сэдв болгох шаардлагатай байгаа учраас ерөнхий ингээд нармай хишгээр тодорхойлж зааглаад за тэгээд цамц гэх үгээ бүс гэх үгтэй солисон. За тэгээд нэгтгэн дүүнэх ажлаа мөн хийж байгаа. За миний судалгааны их хэрэглэгдэхүүний хувьд гэвэл дараах 4 толь бичгүүд байна. За эхний толь бичиг бол Өвөр Монголын Монгол хэлний нутгийн аялгауны газрын зургийн байцаалтын материалын цуврал гэх юм 13 бат толь бичиг байгаа. За дараа нь болохоор бүгд найрамдах Монгол ард улс дахь Монгол хэлний нутгийн аялгауны толь бичиг буюу халах аялгауны толь, за мөн ойрд аялгау, бурайд аялгауны толиудыг их хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгаамаа. За судалгааны тема алгасаа шууд үндэслэл хэсэг рүүгээ танилцуулъя. За Монгол хэл аялгауны авианы сэлхийц болон зүй тогтвол хэл аялгауны хоорондох авианы харьцуулсан судалгаа элбэг байгаа ч гэсэн одоо газар зүйн байрлал хэл аялгауны харилцан нөлөөллөөс үүдэн өөрчлөгдөж буй авианы өөрчлөлт үгийн тархац хувьслыг тусгаалan одоо тодорхойлсон судалгаа хувар байгаа юм. За энэхүү үндэслэлтэйгээр өөрийнхөө сэдвийг томьёолж судалгаагаа хийх болж байгаа. За тэгээд зорилго нь мэдээж Монгол хэл аялгау дахь өмд бүс үгсийн чин дээр нармай их шиг авианы тархац ба хувьслыг тодорхойлох байгаа. За тэгээд дараах зорилтуудыг тавьсан байгаамаа. За арга зүйн хувьд гэвэл баримт төвөрлөх арга зүйгээр их хэрэглэгдэхүүнээс үгсээ төвөрлөнө. За тэгээд газрын зурагт тэмдэглэх юм тустай арга зүй гэж зааж өгсөн байсан учраас энэхүү арга зүйг оруулаад газрын зурагтаа байршуулж байгаа. За дараа нь үгсийг харьцуулах арга зүгээр одоо нармай их шиг авиаг харьцуулж хувьслыг тайлбарлаад тэгээд үр дүнг тодорхойлох байгаа. За ач холбогдлын хувьд гэвэл нутгийн аялгауны судалгааг дотор нь байдлыг тодорхойлсон нутгийн аялгауны судалгаа, за түүхэн нутгийн аялгауны судалгаа, за нутгийн аялгауны газар зүйн судалгаа гэх мэтээр хуваадаг. За газар зүйн судалгаанууд хэл аялгауны хоорондох зөрүүтэй байдал, за хэрхэн хоорондоо нөлөөлж байгаа байдал болон хөгжил хувьслыг тодорхойлоход чухал ач холбогдолтой байгаа. За энэ талаараа миний одоо энэ судалгаа ач холбогдолтой болж байгаамаа. За тэгээд бас юун түрүүнд өмд бус гэх үгээ ямар шалгуураар сонгож авсан тухай танилцуулбал дээр танилцуулсан одоо энэ Өвөр Монголын Монгол хэл аялгауны байцаалтын материалын цуврал байгаа. За энэ дээр болохоор ерөнхий 2 хэсгээс бүтэн. За эхний хэсэгт бол авиа зүйн хэсэг байгаа. Энэ нь улсын доторх олон нутгийн аялгауны авианы одоо онцлогийг тусгаж чадвал 255 үгийг оруулсан байгаа. Эдгээр одоо 255 үгийг ингээд төвөрлээд тэрнээсээ нармай их шиг авиатай үгсийг төвөрлээд тэгээд өмд бүс гэх үгийг багштайгаа ярилцаж сонгосон. За нармай их шиг авианы тухай товч танилцуулбал ишгийг одоо хэлэхэд хийн урсгал хэлний урд хэсгийн тагнаа хооронд, хэлний хойд хэсэг болон зөөлөн тагнаа хооронд, хэлний гүн уг багалзуурын хооронд нарийсдаг. За өөрөөр хэлбэл энэ нь хэлний булчин чангарлын улмаас дууны зам агсан тэр цэгийн байр буюу ишиг бүтэх орн болж өгч байгаа. За тэгээд монгол хэлний и, э, о, а гэх энэ ишиг нь бол тагнаа аваа. За миний судалгааны сэдвүүдэд холбогдуулан оо аваа нь бол нармай аваа болж байгаа. За тэгээд а, о, у ишиг аваа нь хөөмийн аваа гэж одоо тус зааглан үздэг. За одоо
төвөрлсөн үгсүүдээр төвөрлсөн галигуудаа танилцуулъя. Энэ бол Өвөр Монголын тухайн талаас төвөрлсөн одоо галигууд байна. За тэгээд зарим нэг одоо хэлбэрийн тал дээр ялгаатай бас зүйлүүд харагдаж байгаа. За энэ халах айлгооны тарих бичгүүдээс төвөрлсөн галигууд байна. За энэ дээр мөн бас хүүхдийн өмнөд цамц гэх мэтчлэн бас хэлбэрийн талаас ялгаатай зүйл харагдаж байгаа. За тэгээд эдгээр галигуудынхаа тухай яриулбал тухайн одоо халах айлгоонд хэрэгэлсэн галигаар шууд ихний одоо баганд бичээд за дараа нь олон улсын АФ галигаар мөн галгилж өгсөн. Энэ одоо ямар шалгуураар ингэж галгилж байгаа вэ гэвэл тухайн одоо халах айлгооны тарих бичгээр одоо энэ аваад энэхүү галиар тэмдэглэн одоо энэ аваад энэхүү галиар тэмдэглэн гэсэн юм галын тухай хүсмэх одоо тийм зүйл заачсан байгаа тарих бичгүүдэд маань түүн дээр нь тулгуурлаж харьцуулаад АФ галигаар галгилсан. За тэгээд одоо дараагийн эгнэд харагдаж байгаа амаа айлгуу дээр одоо төвийн алах өмнөд халах гэх мэтчлийн ингээд орчихсан байгаа. За энэ дээр мөн тухайн тарих бичгээр одоо төв халах нь Монгол улсын тэр аймгийн тэр газар нутаг за оршдгоо гэд тодорхойлсны үндсэн дээр одоо газрын зураг үүсгэж тархацыг одоо тодорхойлчихсон. Тэгээд жоохон тэмдэглэлийн жоохон байх харагдаад байна. Гэхдээ явандаа сайжруулсан заснаа. За энэ хойд аймаг болон уус аймгийн газрын зургууд харагдаж байна. За энэ мэтчлийн газрын зургууд дээр тэмдэглэсэн. За энэ ойр айлгуунд өнгөдөх үгийг дараах байдлаар галгилж байгаа. За тэгээд мөн газрын зургууд нь харагдаж байна. Бурайд айлгуунд харагдаж байна. Энэ галиг тэгээд энэ дээр нэг хоёр галиг дотоогоо би нэг өөрөө нэг тэмдэглээд авсан. Тэгээд нөгөө галигаа ингээ олоог байгаа нөгөө энэ Word-ийн хойноос гаргаж ирдэг болохоор тэр тал дээр бас сайжруулах юмуд байгаа. За дараагийн үг маань болохоор өмнөд энэ авианы өөрчлөлт хувьслын талаар ингээд тайлбар маань харагдаж байна. Доор харагдаж байгаа зураг бол одоо хэл буюу одоо энэ амын хөндийг хөндлөн байдлаар засаж харуулсан зураг. За тэгээд хэлний хөндлөн байдлаар одоо тухайн авиаг хэлний урдуур, дундуур, хайгуур гэдэг юм. Яадаг за хэлний босоо байдлаар болохоор өндөр өвдөр намтай нам гэж ингэж хуваадаг. За уруул оролцож байгаагүйгээс нь хамаарат уруулын бус гэж ингэж ангилж байгаа. За тэгээд тухайн тайлбаруудыг хийгээд одоо хооронд нь харьцуулсан зүйлүүд харагдаж байна. За дараагийн бүс гэдэг үг за энэ Өвөр Монгол тал дээрээс төвөрлсөн одоо галиг үгс маань за хэлбэрийн ялгаатай зүйлүүдийн улаан өнгөөр тодруулж өгсөн байгаа. За мөн бурайд айлгуунд ингэж тусгаж өгсөн. Түрүүнийхтэй адил арга зүгээр явж байгаа. За тэгээд авианы өөрчлөлтийг ингэж тайлбарлаж байгаамаа. За энэхүү слайдн дээр маань болохоор юу хараг байгаа. Өвөр Монголын газрын зураг ороо байгаа. Өвөр Монголын газрын зураг мөн ингээд олдоц мөн бас яг ингээд заагласан тийм зүйл байхгүй болохоор тухайн одоо тарих бичиг дээрх газрын зургийг шууд авч ашиглахаар болсон гэсэн. За тэгээд ерөнхийдөө үнэлтэд ярихгүйгээр ингээд ном зүйн анхаарал хандуулсан. За